мэнд та бүхэндээ иргэн уулзж байна. 2026 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчийг цуурлаар танилцуулж байгаа 2 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаад Австрали ТВ-с тоглогч сонгон авсан байгаа. Энэ тоглогч нь Dash Daniels гэдэг тоглогч байна. 2007 онд төрсэн 6'5 буюу 196 см өндөртэй combo guard байрлалын тоглогч байгаа. За түүний ах нь бол одоо NBA тоглож байгаа Dyson Daniels юм. За Dash Daniels-ийн хувьд мэргэжлийн карьераа нэгэнт эхлүүлсэн тоглогч байгаа. Дотоодын NBL лигтээ тоглож байгаа. За хэдийгээр түүнд Louisville, LSU, Florida болон SMU гээд NCAA-с санал ирсэн боловч тэрээр татгалзаад Австралийн лигийг сонгосон. За тэрээр 2024 оны 12 сард Австралийн лигт мэргэжлийн тамирчин болсноороо тухайн лигтээ хамгийн залуудаа орсон тоглогч болсон байна. За Dash Daniels-ийн хувьд бол FIBA 2024 оны 17-оос доош насны дэлхийн аврагт оролцсон. Тухайн тэмцээндээ 14.3 оноо, 5 самбар, 4.1 ассист дундчилсан. За онцлог нь тэрээр 3.6 стил дундчилснараа тухайн тэмцээний стилээр тэргүүлсэн тоглогч болсон байгаа. За мөн саяхан болсон 2025 оны FIBA Asia Cup-т Австрали улсынхан багт тоглоод авраг болсон байгаа. Клубын карьерийн хувьд бол NBA лигийн Melbourne United гэдэг багт тоглож байгаа. 7.2 оноо, 3 самбар, 1 ассист, 1 стил дундчилж байгаа гэсэн үзүүлэлттэй. За шидэлтийн хувь нь 57.7%-тай, 3 онооноос 43%-тай довтолж байна. Free throw шидэлт нь харин 50%-тай гэсэн ийм үзүүлэлттэй байна. За түүний тоглолтын давуу талаас нь дөрөвдөл ахтайгаа адилхан тоглолтын арга барилтай тоглож байгаа. Хамгаалтын инстинкт маш өндөртэй тоглогч. За хамгаалтын шугамыг унших, бөмбөг таслах чадвар нь төрөлхийн өндөр хөгжсөн тоглогч. За мөн олон тал тоглолт үзүүлэх чадвартай. Түүний гарын урт 6.10 буюу 2 м 8 см урттай. Тийм учраас хамгаалтан дээр маш сайн давуу тал болж өгч байгаа. За мөн жим багтай учраас хурдан тесрэлттэй. Тэгээд transition тоглолтын дээр илүү их зохицдог тоглогч. За бөмбөг эзэмшил тал дээр дунд зэргийн гэж үзэгдэж байгаа. Бөмбөгөө тоглолт сайтай боловч бөмбөг эзэмшиж явах үедээ давхар хамгаалт болон дарамттай хамгаалтын үеэр бол шийдвэр гаргалт бас тийм сайн байж чадахгүй байгаа. За шидэлтийн хувьд бол 3 онооны шидэлтийг нэлээд өндөр хувьтай гүйцэтгэж байгаа. За түүний тоглолтын дээр гарч болох сул талууд гэвэл тогтвортой тоглолт үзүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. За мөн биеийн хүч, биеийн жин нэмэгдүүлэх шаардлагатай, шийдвэр гаргалтаа сайжруулах шаардлагатай, мөн free throw шидэлтийн хувийг сайжруулах шаардлагатай гэсэн ийм дүгнэлтүүд гарсан байгаа. За түүний хувьд бол холбиртой довтолдог багуудад нэлээд тохирох ийм тоглогч байгаа. За pick and roll-оос болон spot up shooting, за drive and kick гэсэн тоглолтын арга барилтай багуудад бол нэлээд сайн зохицсон. Ирээдүйд бас хоёр талд 3&D тоглогч болж хөгжих боломжтой гэж скаутуудын үнэлгээ гарсан байгаа. За харьцуулагдж байгаа тоглогч гэвэл мэдээж хэрэг түүний ах Dyson Daniels-тэй маш төстэй тоглолттой. За хамгаалтан дээр туслах чадвараараа бас Kendrick Nunn, D'Anthony Melton болон Marcus Smart нартай төстэй гэж гарсан байгаа. За түүний хувьд аль хэдийн хамгаалтаараа танигдсан гэд хэлсэн байгаа. 2024 оны 17-оос доош насны дэлхийн аврагт бол 3.6 стилээр тэргүүлсэн. За мөн 25 онд Basketball Without Borders Global Camp гэдэг тэмцээнд шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан байгаа. За 26 оны драфтаар сонгогдох байрлалын хувьд бол лотерей сонголтын сүүлээр сонгогдох боломжтой. 13, 14, за магадгүй 15 гэсэн сонголтын дээр боломжтой. За багуудын хувьд гэвэл түүнийг сайн хөгжүүлэх, хамгаалалт зөнхөлсөн тоглолт үзүүлдэг баг дээр гарч хөгжвөл илүү хурдан сайжрах магадлалтай. Драфтлж авч байгаа багийн нөлөө бол бас нэлээд өндөр байх нь харагдаж байна. За ингээд Австрали улсаас NBA-д орж ирэх топ проспект Dash Daniels-ийг танилцууллаа. Баярлалаа.